яг одоо Калифорнид маш их бороо орж байна. Тэгэхээр энэ цөлд бороо гэдэг бол юунаас илүү чухал юм. Өчигдөр Израильд байдаг миний нэг итгэлийн ах маань надад мессеж явуулсан. Тэгэхээр Израильд яг одоо бороо орж байна гэж. Удаан хугацаанд бороо орохгүй байжгаад бороо орж байгаа. Гэхдээ энэ Израильд орж байгаа бороо маань борооны улирлаас арай урдчилж орж байгаа бороо юм. Тэгэхээр маш олон израильчууд өнөөдөр гудамжинд гараад бүрээ үлээгээд бурханд магтаалыг өргөж байна. Бурхан бороо орох ёстой цагаас нь өмнө эрт бороог бидэнд оруулж өглөө. Энэ бол бурханы онцгой ерөөл юм а гэж талархан магтаж байгаа талаар хуваалцсан байна. Цөл мэд бидний амьдралд дээрээс буух бурханы ивэл, ерөөл, нэгүслийн бороо гэдэг бол үнэхээр маш чухал үлээ. Бурхан израильчуудыг Канаан нутагт хөтлөн дагуулсан нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь Канаан нутгийн онцлог нь хур бороо орох тусам үр жимс маш их ариун гардаг тийм газар. Тэгэхээр бурхан израильчуудыг үргэлж бурханд найдаж дээшээ харж амьдрахыг сургахын тулд Канаан руу хөтлөн дагуулсан гэдэг. Тэгэхээр бид ч гэсэн үргэлж дээшээ хардаг, бурханд найддаг, тэгээд бурханы ерөөлийн хур бороог авдаг тэр нэгэн байхыг Есүсийн нэрээр хүсэн ерөөж байна.